одоо нөгөө тухайн салбарын тийм мэрэгчлэлтэн байх. Хоёрдугаарт бас нэг насны бас шалгуурууд баг шиг байлээ. За гуравдугаарт нөгөө нэг авилга албан тушаалын одоо тийм асуудалд холбогдоогүй байх гэх мэт тийм шалгууруудыг харгалзаж нийслэлийн Монгол Ардын намын даргын зүгээс өнөөдөр одоо унших бодлогын нэр дэвшүүлэлт хийгдэх байхаа гэж бодож байна. За тойргуудад нэр дэвшилтийн тухайд бол мэдээж хэрэг тойрог орон нутгтаа танигдсан суур судалгаагаар тийм ээ сонгуульд ялах үс юм рейтингтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх асуудал яригдах байхаа гэж бодож байна. За жагсаалтанд бол мэдээж хэрэг аль болох тийм улс төрч биш инженер, техникийн ажилтан, инженерүүд, хуульчид, эдийн засгчид гэсэн ийм тэгсэн хэрнээ тухайн салбартаа мэрэгсэн ийм хүмүүсийг илүү шалгуур болгоно л гэдэг ийм судалгаа. Таны хувьд жишээ нь таны хувьд одоо энэ сонгуульд ямар оролцоотой байх вэ? Сонгон архын дүүрэгт хичнээн хүмүүс ер нь дэвшүүлэлтээ өгсөн байна. Тэг сонгоны архын дүүрэг 5 мандаттай. Би сонгоны архын дүүргээс 2 удаа их хурл сонгогдсон. Өмнө нь бас орон нутаг сонгогдож ирсэн. За би бол олон нийтэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр одоо хэвлэл мэдээлэл хэлсэн шүү дээ. Би нэр дэвшихгүй. Их хурлын сонгуульд нэр дэвшихгүй. Энэ орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг даргын мөрөө хөтөлбөрийг гүйцээ хэрэгжүүлнэ. Тэгээ цаашид орон нутгийн сонгуульд тухайн үед нэр дэвших шийднэ гэдгийг илэрхийлсэн. Ийм л байр суурьтай байна. Сумын албыг нэг дэвшүүлэх үгүй юу гэдгийг хэлж шүү дээ. Энэ бол маш том үйл явдал тийм. Яагаад сонгуулийн өмнө ингэж Гэхдээ яг манай намын дүрмээрүүд юу байгаа шүү дээ нөгөө тухайн шатны засаг дарга тухайн шатны намын ороогоо тэргүүлдэг энэ зарчим л яригдсан. Тэрнээс ямар нэгэн ойлголцол тохироо мохрооны асуудал юу ч байхгүй. Та бүгд мэдэн шүү дээ. Сумын дарга бид одоо бас олон жил сонгоны архын дүүрэгт хамтарч улс төрд нэр дэвшиж явсан. Тийм учраас тэгэл яг энэ дүрмийн дагуу л үйл явдал процесс болж байгаа. Тэгээ би одоо тэгээд энэ өнөөдөр би бас хэвлэл мэдээлэлээр намайг сонгоны архын дүүрэгт дэвшнэ энэ төргээд мэдээлүүд явуулах шиг л би яг бүгдэнд дахиад хэлчих. Би энэ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэвлэлд яг ярьжсэн. Яг тэрвэрээ байгаа. та орон нутгийн сонгуульд намаа авах юм шүү дээ. Сумын азар даргын одоо амжилтыг эвдээд гэдэг нь ядаж баталгаажуулж. За тэр одоо тэрийг эрт ярихад эртвэ шүү дээ. Энэ 10 сарын 11-нд болох сонгуулийн тухай одоо ярихад эрт. Одоо бол Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анх удаага 126 гишүүн бүхий одоо холимог тогтолцоотой парламентын сонгуулийн нэр дэвшигчдийг тодруулах баг хурал одоо эхлэх гэж байна. Энэ баг хурлаар 78 тойрогт 48 одоо жагсаалтын нэр дэвшигчдийг өнөөдөр тодруулах ийм л процесс явагдана. Би баг хурлын гишүүнийхээ хуваар өнөөдөр оролцож байна. Сумын дарга нэр дэвших үү? Би одоо тэр би хүний өмнөөс нийслэлийн намын дүрмийн дагуу намын дарга нэр дэвшүүлэх процесс явагдана. Би мэдээж хэрэг одоо хамтран зүтгэжээс өмнө нэр дэвшээсэй л гэдэг юм юутай байгаа. Манай намын баг хурл бол өөрөө чөлөөт арчилттай явагдана. Хүн болгон нэр дэвших төр эрхэн нээлттэй ийм л нөхцөл байдалтай байгаа. Нэр дэвшүүлэх асуудал яригдсан багтай сумын азар дарга. Би одоо яг энэ талын мэдээлэл алгана намын даргаас тодруулъя. Зөрчилдөөн байгаа ах гэж харж байна.